Америкийн аяллаа визэнд орох зорилготойгоор ер нь явж байгаа. Албан ёсоор ахиух зөвшөөрөлтөй насан дээр л ирж штэ. Шумахар тэрний юу? Бахаа Шумахар гэж мэддэг юм уу? Ямар царайлаг зүүн бэ? Энэ харигч хэлний идэвхтэй идэгсэн байлаа. Тэгээ миний виза аяллаа виз чинь нөгөө юу хүлээгээд байгаа юм чи? Намайг ярих хүлээгээд байгаа юм. Өөр юу вэ? Чи өөрөө юу янз бүрийн юм ярьж эхэлж болдгоо юм уу? Хамаагүй шүү дээ. Чи юу ч ярьж болно шүү дээ. Өөрийгөө танилцуулах. Яа бүгдээрэнд өглөөний мэд. За өглөөний мэд. Юу гэж хэлэх вэ? Яг ч явж байгаа юм. Хэлнэ шүү дээ. Одоо яран яг гол юм ярьж эхлэх байхгүй. Уул нь гарахтаа бичээ гэж бодсон. Мартчихжээ. Тэгээ явж байгаа тэгээ замдаа зогсож мохсохороо за одоо энд явж тэнд явж ингээ бол бичээ гэж бодсон чи тэгээ мартаж явсараа замын талд орчихлоо шүү дээ. За Ярцсан өглөөний мэд. Өнөөдөр чинь 2025 оны 2 сарын 9-ний өдөр тийм. Тулгаа дүүтэйгээ цог Брисбенээс Сидней рүү явж байна. Брисбенээс Сидней рүү 1000 орчим километр 9 цаг орчим явдаг газар байгаа. Тэгээд нэгдэг өдөр нэг том ажилтай болсон. Тэрийгэ амжуулах гад бит хоёр хагасааны шөнө гарчлаа. Уул нь Мотонсэний өглөө өөрөөр гарыг гэж бодсон. Тэгээд нойр мойр айгу байгаад хаа за ер нь гарчиг зам хороо юуж удаад шөндөө гараад өгчлээ. Тэр шөнө 12 цаг үед гарсан. Тэгээд одоо цаг 6 цаг орчим болж байна. За тэгээд замынхаа талд орцсон ороод сая бензин хийгээд нэг жоо юм идээд хэлж байна. Үгүй уруудтаад хань татаад дагуулаа явж байна. Туг явж байгаа баярлалаа. Маргааш 2 сарын 10-нд сэдэж төрсөн өдөр нь юм байна. Одоо надаас юм нэхнэ гэдэг байгаа. Би бол айж байна. Нэхэлж өгш. Тэгтээ муугаар шороо явуулсан шүү. Гэтэл бас арай солиотой. Тэгээд өдөр нь нүглэж байгаа. Сидней явах гэснээр тгий гэснээр шууд тэр шөндөө ингээ гараа явждаг. Тэснээ нөгөөд нь зүгээр 100-200 км-ийн газар биш 1000 км-ийн газар ингээ гараа явждаг те. Солиотой шүү дээ. За өөр цаасаа. Дахиад нэг 5 цаг орчим төгчөөл Сидней орлоо. Тэр нэг 11 өнгөрөөгөөс очих юм шиг байна. За явж байгаагаа шалтгаан маань би юуны Америкийн аяллаа визэнд орох зорилготойгоор ер нь явж байгаа. Тэгээд 2 сарын 10-нд буюу нэгдэг өдөр 11 цагаас элчин дээр цагтаа байгаа. Яагаад ийш явж нэхээр Брисбен Америк элчин байхгүй, Сиднейд байдаг. Тэгээд Сиднейд элчин дээр ярилцлаганд орох гээд ерөөхдөө явж байна. Энэ влог нь ямар учиртай юм гэхээр би өөрөө Монголоос ч юм уу эсвэл өөр газраас Америкийн визэнд орж үзээгүй. Энэ миний анх удаагийн визэнд орж байгаа туршлага болж байгаа. Тэгээд ерөөхдөө өөрийнхөө биеэр яг ингээд Америкийн визэнд орж үзээд туршлага судлаач гэдэг юм уу эсвэл ер нь мэдхгүй хүмүүс ч юм уу эсвэл орохыг бодож байгаа орно гэсэн зорилготой байгаа хүмүүс ч юм уу ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл байх юм болов уу гэж бодоод шууд блог хийгээд хэлүүлчихлээ. Тэнцэхгүй нь гол нь биш, гол нь процесс нь ямархуу баяртай байдаг юм байна. Тэгээд тэрийг нь илүү хүмүүст боддоор дэлгэрэнгүй харуулах зорилготойгоор энэ блогийг хийж байгаа. Яг ёндоо мэдэг тэнцвэл тэр үз, тэнцэхгүй тэр үз. За тэгээд яг дэлгэрэнгүй процесс яг юу өвддөг, юу бэлддэг яа гэдгийг нь болохоор Сиднейд очиж байгаа нэг тухтайгаа сууж байгаа нэг тайлбарлаа. Одоо яг замд явж байгаа болохоор дутуу толмог хоёрын хооронд юм ярих гэдэг болохоор орхиж. Бензин мантай байна. Гадаач өөр цаг мантай. Зам ууштай янз юм байна. За ямар ч байсан тэгээд 5 цаг машин барай явсан. Нойр хүрээдэх юм болов уу гайгүй. За дүүл гэдэг түрүүнээс хойш. Дүү гэж эвгүүлсэн бат гэв. Тэгээ өөр юу гэх юм би чамаа. Тулгаал гэсэн. Би дүүтэйгээ явж байгаа гэхгүй тэгээ би ихэд тулгаатайгаа явж байгаа юм. За. Тулгаа. Бүтнээр нь Баттулга, тий? Маргааш 21 хүрлээ. 21 хүрлээ. Ээж надад яг өвдөд эхэлж байгаа юм лээ, тий? 21 жилийн өмнө ингээд ээж чинь ингээд яг эмнэлгийн орон дээр ингээд өвдөд эхэлж байсан юм шүү дээ. Ямар мэдэрч ирж байна. Архиух насн дээр ирчихлээ шүү дээ. Ямар санагдаж байна. Яасан бэ? Албан ёсоор архиух зөвшөөрөлтөй насн дээр л ирж шүү дээ. Яа үзгэл. Хуулийнхаа дагуу юу? Бугаал хөшөрч ин да. За тэгээд явцсан тийм зорилготой Сидней зүглээ явж байна. Тэгэхээр 4 цагийн дараа Сиднейд очив. Тэгээд эргээд болцгоо. Чи ингэж гараа ингэ таглаад. Сиднейд болцсон.
За Сиднейд ирсэн. За бид хоёр Сиднейд ирсэн. Буудалтаа орж ирээд ус цаснд орж уснараа шаллаа. Гэхдээ шүнжэнгээ явц. Айгу ядарч чи. Тэрээс царай маяа. Балтаагаад хөтөнөөс орж ирсэн хоёр хүч хэлсэн. Болцсон байна. Одоо явж Монгол олны газар явж Монгол олсон. Номад гэдэг. Намаад байна. Бар гэрэл гэсэн. Бар англи хэлчихсэн. Чоол аим өсөж байна. Энэ төвд. Ано. Хора. Бүгдээ сонсож байна. Тийх. Зурглаач байна. Сидней явахад зурглаач гэсэн заалт ерөөсөө байгаа. Анхнаас яа. Ямар ч тийм зааварчлага байгаа. Гинтл. Блогч орж ирээгүй надаа. Олонсыг Монгол өсөж орчвол. Бараг рүүц рүү дөхвөл Монгол өсч ингэ салбар байгаа. Тийм байна үсээ засуулчвал маргааш хийж байгаа. Жохон ч гэсэн өнгөрчвөл. За тэгээд явж байгаа Монгол олны газар очиод тэгээд холбогдъё. Тэгтээ. Тулгаа. Жохоо ядарч. Ягаад ядраад байгаа? Бизнес машин мэрч ирээд. Хитэн цаг машин ирсэн чи. 400 км шүү дээ. Таныг ордны зам дээр гарахаар Шумахар шиг явдаг гэсэн үнэ юм уу? Юу шиг авдаг? Шумахар. Тэрний юу? Бахаа Шумахар гэж мэддэггүй юм уу? Чи тэрийн насны зөрүү тийм их хөлөө. Заваа юм бэ. Гэтэ чи харагдах байдал чи баг надаас өгш харагддаг шүү дээ. Тэр талаар юу гэж боддог юм чи? Нарт хүмүүс мэднэ. За бид тэр ямар ч Монгол олныхаа газар ороод ирлээ. Номад Гриленд бар гэдэг газар ороод ирлээ. Хоолой захиалч өлөж байна. Ямар ч цай ирсэн. Цай хаста тасархаа. Ойр тийм цай авах гостоо ямттай. Цай гоё юу? Янз юм. Хөлс мөс нь гарч. Ус гарсан сансаа амт бай. Ямар цоол захиалал. Банштай шил, цойвон, хошор тэгээ нийслэл надтай тий. За эдний хоолыг дуршүүзээ. Эднийг идчихэд тэгээд гарч нэг Монгол шоп орох уу? Айрыг авах уу? За хоол ирэхэд тэргээд болж. Шүлштэй тасархаа. Банштай шил. Бараг л сүүл юм л дээ. Монгол авдаг чинь. Юу тасархаа. Юу авсан. Тасархаа. Дан сонсоод янз бүр амар. Ямар царилэг зүүн бэ? янз нь. Харамсгаар. Харамсгаар. Чөм тасархаа. Аргуу биш. Хитэн ялцархаа биш. Тийм. Хүн гэсэн Монгол царилэг юм шиг. Дэглэм алдагдсан. Өмнө тутарсан. Баншныхан махан өөрөө гараар тутсан юм шиг. Том ширхтэй. Гараар тутсан юм шиг. Амар гоё. Энэ зүүн төл ярихгүй юм. Яаж нэ чичтэй. Зөвхөн гинт энэ гоё хоол ийдсэн чинь зөвхөндөр л хэлүүлж байна. Шууд зэрэглэр. Харин тэ зөвхлөө орсоо бол байна. Уухтай баг. Хошор ирсэн. Наад юм шүү. Гэрээ шүү. Бол 4 ширхэг гардаг юм байна. Гэтэ би тэр бууж байгаад 2 ширхэг авъя гэлчихлээ. Тэнд чинь гаргаад өччих. Тал хошор гэсэн. Би энэс төлөвчлээ. Халуунараа шүү. Хошор ямар нэг. Тасархаа юу? Хөрх. Хошор амар эко. Айгуу эко лүд тоотлож байгаа. За нийс салаад ирсэн. Нийс салаад үзчихье. Гоё шүү дээ. Ингэн нү. Ингэн нү. Тийм. Гоё. Хошор нь бол над чиг давс ихтэй иддэг юм бол давсан жоос бол. Тэрнээс бусдаар бол гоё. Тэгээ бид тэр эндээс хараад Монгол шоп болоо. Айрыг ав. Энд монголчуудын өөрөөсөө хийдэг айрыг байдаг гэсэн. Байвал нэг сумаа. Тэгээ Монгол шоп бичиж байгаа. Бид тэр энэ Номод гээд Монгол олны газараа очиж авч ирлээ. Өстой гоё юм байна. Гоё өстой газар. Үйлчлэгээ ч гэсэн айгүй гоё юм байна. Энэ ажилтны их чинь айгүй гоё хүлээж авдаг юм байна. Айгүй гоё яриа хөрөөтэй гоё дулаах их ч байна. Баярлаа. Сайхан болтой байлаа. Зөө. Тулгаа тэр Арн Клефи Монгол шоп дээр ирж. Эндээс айрыг авна. Яа, албан болтоо тийм ажиллах юм байна. Тэгээд үүдээр нь ороод шууд үүдэнтэй юм сүнээр үүдтэй. Хөрний осроо, сүнэрнүүд, эмхтэн үний цүнх, каршлаг, алчуур, төрүүч, тэр доогор лаанууд байна. Эсхий баримлууд байна. Муул шатар байна. Энэгээр эсхий
дотралтай юмнууд. Эсхий цүнх байна, төрөвч байна, ширээний бүтээл байна. Тэгээд энэгээр Монгол замцнууд байна. Оо энэ ямар юм бэ? Чичин дээр морж иртэ. Юу байна энэ? Кавас гэх юм байна. Шинээр юу бодлаа? Энэ нараа хэвэн бовтой, шар тос байна, ааруул байна, яв байна. Шууд найруулад уучдаг сүйтэй цай, хийцтэй цайнууд, кофе байна. Яа нэг гол зорилго юм да. Айрыг. Энэ айрыг чи хэлний тэгсээ идсэн байлаа. Энх туяа гэдэг нэртэй. Энни гэдэг нэртэй брендийн Монгол айрыг байна. Сиднейд байдаг монголчууд өөрсдөө хэсгсэн гинэ. Ер нь литэнд $24 юм ба штэ. За тэгээд энд хэрцэн гуралнууд зарж идэг юм байна. Сүү байна. Монгол бууз маш өөрсдийнх нь хийсэн. Нэмээ бууз гинэ. Банш байна. Махнууд зардаг юм байна. Бэлдөөсөн буузнууд байна. Чамин юмтайгаа дэлгүүр байна. Монгол хаалны амтлагчнууд, Монгол гонд байна. Энэ араа хоошор буусны амтлагч, сунгийн амтлагч. Энэ араа Alibaba контиг шүү. Цэник биш тэр доор бүр. Нүгээр сүйтэй цайнууд байна. Арцнууд хүү арцнууд төрөл. Арцтай үрэл мөглөс төрөл байна да. Тэр доогор мөөхийнүүд байна. Энд хэсгийн тавчигнууд байна. Оймс байна. Хөлийн төрүү бас байгаа. Сангийн бофр шүү тий. Муу. Энэ сангийн бофр уу? Тэ? Муу аа тий. Энэ болохоор зүгээр цайны дээж мэн шийддэг юм тулга өнгийн адаг мадагнууд байна. Энэ онсон тоглоом байна. За тэгээ орчихсон. Ирснийх хайргаа авчаад тэгээ буцъя да. Баярлалаа гой дэлгүүр байна. Тэгээд эндээс гараад эргээд олжээ. Яа болсон. Цацгаа мэдсэн хайргаа авсан. Одоо энэ хайргийг дараа жилийн 2 сар гэдэг тэр болчихлоо. Жого дороо ууц. Яг өдөржингөө кофе уух гэж явж одоо л нэг уух гад явж энэ да. Ямар ч ойр зурх ажлууд амжилт болчихлоо. Одоо зүгээр чийлэрч кофе ууц уух гад. Тэгээд зүгээр газар суумаар гэсэн нагтаад нөгөө алдартай опера хаусхийн хажуудалд очиж кофе ууц сууя. Тэгээд жоо юм байр чийлэрч сууя гэж бодоод өдөржингөө энэ нэг бацаанаас ганц кофе аваад гэж гуйлаа. Кофенаа бараа харуулсангүй. Өөрөө машин барих, машин яаж унтаал явах. Өдөржингөө л унтлаа. Энд нэг цайд шиг юм байна. Цайз юм уу, ордын юм. Шорон ч юм уу. Хуучин шоо. Мэдхгүй байж магадгүй шүү. За тэр цаана нөгөө алдарт Харбор бриж лөө тий. Бодож байна. За алдарт опера хаус. Өнөөдөр зэгтэй цаг агараас таа юм аа. Тэр араа, тэр усан хоцыг араа. Юуны усан хоц би тэр цаана. Байлдааны усан хоц юм ааш. Опера хаус. Энэ дотор нэг тоглолт үзүүлж хийстэй. Арчаас хүлэг юм биш үү? Нүсэр. За юм байна. Гоё тэр цаг байгаа штэ. Оо хүмүүс чигэн бож гэж энэ да энэ дагуур. Ай зүргэлсэн. Сэтгэлээр сэтнээ зэгчлээ. Өчтөр өдөр яриад шүн гараад өглөө ирээд одоо ихэд опера хаус дээрс димэд зэвж шээ. 1000 км ингэ зүгээр димэд болчихлоо. 1000 км ингэ зүгээр димэд хийх зүгээр үү? Юу комплект. За кофе уух газар болоод тухтаа суужгаад эргээд орох хэрэгтэй яа. Үгүй за нэг. Өдөржингөө юу? Цааш ирсэн. Өдөржингөө явж байгаа шүү дээ. Ганц кофе. За ямар ч гоё цагт сайн байж байгаа юм их үзүүлж штэ. Тэгсэлтэд амар авш штэ. Чимэг байж штэ. Та бүхэнд энэ зүйл мэдээ өгье. Та бүхэнд Австрали Сидней хотын опера хаусаас мэдчилж байна. Эхнээд
2 сарын 10-ны өглөө 7 цаг 35 минут Сидней хот. Над яг зүгээр. Клэний минь амьдрал. Одоо Сиднейд ирсэн үндсэн зорилго визэд орноо. Тэгээд наан төлөж авах юм байна. Z6 хэрэглүүлсэн. За тэгээд 2-3 цаас байгаа. Тэрийг хэрэгж авах хэрэгтэй. Тэгээд нэг саха өглөөний цайм авчаад тэгээд тухтахаа шиг чингийнхаа газар очихлоо. Гарч ирээ шууд явах уу? 11:30-аас цагтай байна. 11:30-аас ороод энэ 30 минут бас байх гэдэг үсэг. Би гарч ирээд шууд ирлээ. Хоёул бараг юу яачих юм шиг. Цэцэн орхоос өмнө юм хийчих. Тэгээ шууд цаашаа гэж. Өглөөний цаг бол ланч шууд ирчих. Одоо нийлүүлж яж байгаа. Хоёр хоолоо. Бранч. Хоёр хоолоо аваад ирсэн. Яа тэгээд кофе шоп гэж өглөө цайгаа уух. Дөрөвнөөс ш амар их юм яриад бичлэг хийдсэн чинь юу ч бичгдээгүй камераас ахаагүй байх юм. Толгойг төсөөдрийг тэмдэглэж өгч. За 19-аас төсөөдрийг. 21 курс архив класс дээр ирсэн. Албан ёсоор зөвшөөрөгдөх класс дээр ирсэн. 21 курс сэтгэгдлэр байна. Муухай байна. Ягаад 18-аас хойш шаарчихсан. ганц өглөө айтайгаа цай очие гэсэн чинь ядаргаад бичлэг хийгээ зоогоод 50 ч болохгүй нөө. Нэг бартай басуу. Яа сайн байцгаана уу? Хэзээ мэдлэгээд байгаа. За бид хоёр маань яварч ирсэн Сидней орж яварч төлөвлөсөн ажлуудаа амжуулж чадаад одоо буцаад явж байна. За тэгээ одоо миний ярих гэдэг юм болохоор ерөнхийдөө Америкийн визний талаар яриад яг ямар материал бүрдүүлсэн, юу гэрэлсэн, за тэгээ визэд орох процесс ямар хөө байсан, хугацааны хувьд хэр байсан гэдэг юм уу те. Яг өөрийнхөө биеэрээ тус процессоо experience ярих гад. За миний хувьд болохоор анх 24 оны 11 сард за ер нь Америкийн визэд орё гэсэн зорилготой болсон. Яг Америкийн визэд гэдэг нь болохоор заавал ажлын ч юм уу сургалтын ч юм уу виз бол биш аа зүгээр аялын визэд явуулсан орё гэж бодсон. Тэгээд яг тэдэд аялна гэсэн миний хувийн төлөвлөгөөнд бол байхгүй байсан. Зүгээр ямар ч байсан Америкийн визний аялын виз чинь нөгөө урт хугацаагаар 5 жил 10 жил билээр гарчдаг болохоор эмийг яаж мэдгүй ямар ч мэдүүлээд үзье. Тэгээд виз нь гарчвал харин тухайн үед нэг явж ирэх үү яах вэ гэж хэлэх юм бол дараагийнх төлөвлөгөө болсон. Бодсон байж хагаад аялын визэд орох шийдвэрээ гаргасан. Тэгээд 11 сард шийдвэрээ гаргачаад шууд өөрөө вебсайтаар н ороод өөрөө формо бүглөөд өөрөө материалаа бэлдээд орчие гэдээ яг бодсон болооч юмыг яаж мэдгүй нэг жижиг сажиг алдаа малдаа гаргаад хоёроо орд юм болчихё гэж бодоод тэгээд яг тийм Америкийн виз мэдүүлж өгдөг ч юм уу тэр тал дээр зөвлөгөө өгдөг тусалдаг хүмүүсийн талаар ялангуяа энэ Австралид байдаг амьдардаг хүмүүсийн талаар аздаг хүмүүсийн талаар судалж эхлээд аз жаргал гэдэг хичээгээ олоод ерхий мэдээлэл аваад хичээрээ ерхийдөө туслуулаад дэмжүүлээд зөвгөө аваад тэгээд Америкийн визэд орсон. За би тэгээд энэ хавцаа ихчийнхаа Facebook хаягийг нь оруулж тэгээд та хэрэгтэй хүмүүс нь холбоо өрөөд мэдээлэл авч болно шүү. Тэгээд 11 сард ихчтэйгээ холбогдоод бизнесийн цагийг авсан. Тухайн үед надад байгаа бизнесийн цагаа авахад 2 сарын 10-нд хамгийн боломжтой бизнесийн цаг байна гэдэг хэлбэр гарч ирээ. Тэгээд 2 сарын 10-нд бизнесийн цагийг авсан. 11 сард авсан гэдэг чинь ерөөд 3 сарын дараа цагтаа байсан гэсэн үг болж таархаад. Тэгэхээр ер нь бол одоо 7 сард ч юм уу 8 сард ч юм уу явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа хүмүүс бол ер нь эртнээс одооноос цагаа авч эхлэхгүй бол бизнес цаг ер нь айгүй 2-3 сарын хүлээлттэй байдаг юм байл шүү. Тэгээ материалын хувьд болохоор нэг сүртэй материал ямар ч тийм сүртэй материал шаардлагагүй юм байлээ. Цээж зураг гадаад пассворд. За тэгээ формын бүглэгт нэг бас чи яг чиний өөрийн чинь машин сугаа хаяг, утасны дугаар, имэйл хаяг гэдэг тэгээд сошиал хаяг гэдэг ерөнхий зүгээр юм CV-ний материал мэдээллүүд хэрэг болт юм байна. Тэгээд бичиг баримтны хувьд тэгэхээр пассвортнаас өөр юм яг үүндээ хэрэг болсонгүй. Яг юмыг яаж мэдгүй гэж одоо би ч нэг Австралиас мэдүүлж байгаа болохоор Австралийнхаа визагаа сургуулийнхаа оффер энтрээ бэлтгэсэн байсан. Гэхдээ тэр эдгээр шаардлага гарсангүй. Юмыг яаж мэдгүй асууад үзье гэх юм бол яг үзүүлэх гэж бодсон бол ч юм тийм шаардлага гарсангүй. Тэгээд DS 160 гэдэг юм форм бүгдийг байна. Тэрийг нь бүглэнгүүд мэйлээр тэр маягт нь хүрээд ирдэг. Тэгээд тэр маягтаа хэвлэж аваад яг пассвортод зориулсан цэг зургатайгаа өөрөөр гадаад пассвортойгоо зүг яриад очдог. Тэгээ өөр юм болдог юм байна. За тэгээ хамгийн гол юм бол ер нь бол ярьсланд орох. Ер нь бол одоо би Австралиас мэдүүлж байгаа. Дээрээс Австрал сурж байгаа гэдэг утгаараа
Ер нь бол би өөрөө орчуулагчгүйгээр өөрөө ярилцлаганд орох нь ер нь хамгийн том давуу тал болдго юм байна. Миний сонсноор сая 7 хоног тэрний өмнөх 7 хоног нэг хүн ямар ч байсан энд хэлний бэлтгэл төлөө коллеж төлөө сурдаг нэг хүн юмыг яаж мэдхүү гэж одоо орчуулагчтай зүг орсон юм байна. Тэгсэн чинь цаад элчингийн хүн нь болохоор чи энд англи хэлний сургалтанд сууж иж яагаад өөрөө англиар ярихгүй ган гэдэг шаардлага тавиад тэрнээсээ болоод ер нь сэтгэлцэд тийм тохиол гарсан юм байна. Би бол эхлээд яг тэгж бодсон л та. Өөрөө шууд ярьчих гэж бодоод юмыг яаж мэдхүү дундуур нэг ганц нэг мэдхгүй юм асуугаад ч юм уу нэг тийм асуудал үүсчихэ гэж бодоод орчуулагчтай зүг орчт юм билүү гэж бодсон чинь зөвлөгөө өгж байгаа над жаргал гэдэг чинь болохоор за чи угаасаа гэдэг мастер сурдаг учраас хэл чинь гайгүй байх ёстой. Тийм учраас заавал орчуулагчтай орох шаардлага байхгүй. Ер нь орчуулагчгүй орж чамд илүү давуу тал үүсэх боломжтой гэдэг хөлбөрийг надад санал болгоод ажлаа ганцаараа орсон. Яг визэнд орохын өмнөх нь болохоор ирж чонгосноо тикцээс баригдтайгаа баг хэвээр. За дээрэс нь очиод хаана байрлах уу, хаяг тодорхой баг хэрэгтэй. Ямар нэгэн хамаатан саатан ойр төрлийн хэд нэгэн байгаа бол аль биесээр оршин суудаг хэд нэгэн байгаа бол тэр хүмүүсийн авцны дугаар мэдээллийг заавал өгөх хэрэгтэй байлаа. Хэрвээ тийм юм байхгүй бол очиод мэдээж буудалтай байх хэрэгтэй. Тэгээд тэр буудлынхаа захиалсан мэдээлэл тэгээд тэр буудлынхаа нэр мөртөө бүх юм оруулах хэрэгтэй. Тийм юмнууд ямар ч баг шаардлагатай байлаа. За тэгээ миний хувьд болохоор 3 сарын 1-ээс 3 сарын 14-ний хооронд 2-7 хоногийн хугацаатай Америк руу аялаад ирнэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Тэгээд тэрэн дээр болохоор Лос Анжелес, Сан Франциско хотуудаар аялна гэсэн төлөвлөгөө иргэдээ гаргасан. За тэгээд яг би өөрөө нөгөө хоббигоороо өөрийнхөө сонирхлоороо зураг дартаа бичлэг хийдэг. Влогийн дээр хийгээд ер нь ютубер болох гээд ингээд зориод ингээд юм хийгээд явж эхэлж байгаа. Учираас ерөнхийдөө тэр талаа илүү их давуу тал болгож сая ярилцлаганд орохдоо ярьлаа. Тэр надаас бол ямар ч гэсэн эхлээд ямар зоригтой Америкт явж байгаа вэ гэдэг асуулт асуучлаа. Дээрээс нь хичнээн төгрөг аялалтаа зарцуулах бай. Аялалтаа хичнээн төгрөг төлөвлөсөн байж гэдэг юм уу? Ер нь яг тийм бас асууж илээ. Тэгээд чиний аяллаа төлбөрийг хэн дааж байгаа вэ? Хэн чиний аяллаа төлбөрийг гаргаж байгаа вэ гэдэг асуулт асууж илээ. Тэрэн дээр бол дансны хуулан болох ч юм уу? Насны материал зөвлөж гэдэг юм тийм юм бол шаардахгүй. Зүгээр тийм асуулт асууж илээ. За тэгээд очиод ерөнхийдөө яг юу хаагаар явах вэ, юу хийх вэ гэдэг асуултуудаас орж ирж байлаа. Тэгээд миний хувьд болохоор би ямар ч нэг фото зураг аваад бичлэг хийн. За тэгээ влог энэ төр хийн гэсэн зорилготой байж тэр мэрийг авахаас тэгээд яриад. Тэгээд би ч нөгөө дөнгөж YouTube бүтүүгээр бичлэг хийгээд удаагүй байгаа. Тэгсэн мөртлөөс яг өөрөө ютубер гэдээ хэлчихсэн. Контент креатор гэж хэлчихсэн болохоор бас тэрнтэй санаа зовж илаа. Ямиг ээж үйт миний YouTube-ийн channel-ийн subscribe ч юм уу эсвэл лайкны тоо боож гэдэг юм уу гэдэг хандлагыг хараа гэдгийг гэх юм болов гэдээ айжсан боловч тийм юм асуусангүй. Гэхдээ надаас харин YouTube-ийн чинь даагч хийдвэ гэж асуусан. Тэрийг би 5000 гэж худлаа гэсэн байгаа. Тэгээд би ганцаараа харин шалгасангүй. Гэхдээ ер нь бол аль болох худлаа ярихгүй нэрээ байх хэрэгтэй байх гэж бодсон. Би ярин ганцтай байлаа. Тэгээд Австралид намайг юу хийдэг вэ гэж асуусан. Хаана амьдардаг вэ гэж асуусан. Дээрээс нь сургуулаа төгсчөөд дараа нь ямар зорилготой байгаа вэ гэдэг гэж бас асууж илээ. Тэгээд миний визний дуусах хугацааг асууж илээ. За тэгэл ерөөдөө асуусан юмнууд ингээд ерөөдөө болчихлоо. Би яг тэнд ингээд очирлоод ингээд өмнөх хүмүүсээ ингээд ярьсланд орохыг ингээд хараад ингээд ерөөдөө яг юу ярьж хальт ингээд сонсоод ингээд байж хаад бол хүн болгон өөр юм асуудаг. Тэнд ерөөдөө бол 7-8 орчим яг бизнес ярилцлага авч байгаа хүмүүс байлаа. Тэгээд эндээс хүн болгон өөр юм асууж, хүн болгон өөр ингээд тийм байлаа. Тэгээд зарим нь бол амар их асуулт асууж илээ. Айгүй их асуугаад талчиж асууж илээ. Айгүй их наривчиж асууж илээ. Тэгээд хүмүүсээс өмнө ийш тийш аялж ийсэн үү гэж асууж илээ. Тэгээд аялж ийсэн бол ямар улс руу аялж ийсэн бэ гэж асууж илээ. Тэгснээр бүр өмнө ийш тийш явсан, аялсан гэж хэлээгүй байхад нь чи яах гэж тийш явсан бэ гэж бүр тэрийг мэдэж илээ. Асууж илээ. Тэгэхээр тиймэрхүү асуулт ч гэсэн өөрөөр бэлтгэсэн байгаа нь зүйтэй юм шиг байлаа. Тэгээд өөрөөр гэр бүлийн талаар бас ганц нэг асуулт асууж илээ зарим хүмүүсээс. Тэгэхээр аав ээж чинь хаана амьдардаг, энд Австралид байдаг уу, өөрийнхөө төрсөн газартаа байдаг уу, юу хийдэг үү, ямар бизнес эрхлэдэг үү гэдэргээд бас тэр талаас нь асууж илээ. Тэгэхээр эндээс зүгээр миний хувьд гаргасан ганцхан дүгнэлт нь юу вэ гэхээр тухайн хүн маань яг үнэхээр аялах чинь үү гэдгийг тэр асуултанд хариулж байгаа гэхээсээ илүүтэйгээр нүүрний хувьрал өөртөө ихтэй байгаа байдал тэгээд ярьж байгаа ярианы өнгө зэрэг ч юм уу
тэр байдлаар нь илүү их шинждэг юм болов гэж би ойлгосон. Гэхдээ мэдээж яг асуулт хариулж байгаа хариултууд нь чухал. Гэхдээ тэрийг өөрөө ярихтаа тайлбарлаж хэлэхдээ яг үнээр чин үнээр яг Америклог гэдэг аялаад явж байгаа яг тийм маршрут тийм хийх гэж байгаа гэдэг талаараа айгүй гоё өөртөө хэлтэй айгүй тийм зоригтой гоё ярих юм бол ер нь бол их тийм амар хэцүү ч юм уу тийм айгаад бахар зүйл ерөөсөө байхгүй байлаа. Тэгээ үнээр хэл байхгүй ч юм уу эсвэл хэл муудаа бол үнээр юу яаж болно? Орчуулагчтай орж болно. Тэгээд Австралид байдаг ч юм уу эсвэл өөр гадны улсуудад байдаг хүмүүстэй яг уу Америклог ингээд телевиз бидлэж байгаа бодож байгаа төлөвлөж байгаа хүн байвал тийм хүн байвал ямар нэгэн сургуульд ч юм уу сурж байгаа арай л хийж байгаа тийм төвчмө тийм хүмүүс байвал ер нь өөрөө ярьсландаа орчуулагчтай гэхгүйгээр дангаараа орж идэг төлөвлөлтөй бодолтой тэрнийхэн талаар юм жаач гэсэн юм аа бэлдээд үнээр шаардлагатай бол хэдэн үг чэйжлээд ч гэдэг юм аа тийм асуулт асуувал би ингэж хэлдэг ийм асуулт асуувал би ингэж хэлдэг ч гэдэг юм уу тэр төлөвлөгөөгөө өөрөө боловсруулаад юм аа бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол илүү даваад болтоос юм шүү. Тэгээ би ямар ч юм тэгээ виза мэдүүлсэн тэгээ миний виза бол гараагүй. Тийм амар юм байж та. Зөвлөгөө гараагүй гэж. За зодлоо. Миний виза авсан зөвшөөрөгдсөн. Тэгэхээр яг гоо хүмүүстэй айгүй гоё өөртөө хэлэхдээ юунаас яах юм байхгүй. Айгүй гоё тийм юм тоолч тодорхой ингээ гоё ярих хэрэгтэй билээ шүү. Тийм. Яг миний кейс нь Австралиас мэдүүлж байгаа учраас яг энд байгаа хүмүүст илүү зөвлөхөд бол дийлэнх энд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бол дийлэнх нь л одоо нөгөө барилга зөвлөгөө тийм төрлийн ажлууд хийдэг учраас элчин дээр ярилцлаганд орохдоо тийм ажил хийдэг гэдгээ юу хэлээд ямар ч хэрэггүй юм байлээ шүү. Би бол тэгж бодсон. Тэгээд өөр чамд ямар давуу тал байна, өөр орлогын ямар их өсвөр байна, арай өөрөөгөө нэг дүүйлгэж харагдуулах ямар боломж байна, тэргээ илүү судалж тэр талаараа илүү бодц дээр юм шүү гэдэг бодолтой гарч ирлээ. Тэгээд яг тэгэхээр бас өмнө бас нэг миний нэг таньдаг хүн барилгатаар ажилладаг гэж хэллээ. Тэр ихэд бизнес канцелэгдэх тохиолдол байлаа. Гэхдээ яг тэрнээс босов би мэдэхгүй байна л да. Гэхдээ ер нь яаж утсан тиймэрхүү юм бол яриад бас хэрэггүй юм шиг байлаа гэдэг би өнөөдөр бол нэг үзэлт төрсөн. За ийм байна. Тэгээд ямар ч сан өнөөдөр тулгаад дүүг маань төрсөн өдөр дүү маань ямар ч төрсөн өдрөөр надад виз авч ирлээ. Надад цаг яваад. Дүүтэй баярлалаа. Тэгээд тэрээр ямар ч сан Брисбенээс Сидней рүү ямар ч 1000 км дэмий дийнсэн ажил маань бүтлээ. Зорилго маань биеллээ. Тайхан байна. Одоо тэгээд буцаад хайхгаа явж байгаа. За тэгээд баярлаа. Баяр та. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр бай.